Энэ одоо хаврын чуулганаар улсын хурлын гишүүд дулаан хангамжийн тухай анхдагч хуулийг боловсруулж одоо өчигдөр өргөн барь да. Тэгэхээр Монгол улсын хувьд бас энэ хүүтэн өвлийг өмтөд авна гэдэг бол бид бүхний тулгамдсан асуудлын нэг байдаг. Тэгэхээр энэ одоо тулгамдсан асуудал буюу дулаан хангамжийн асуудлыг одоо дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах гэд бүхий л одоо үе шатны харилцааг нь зохицуулах ийм одоо анхдагч хуулийг одоо боловсруулаад өргөн барьлаа. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний тухай хууль гэдэг нэг одоо ерөнхий 2001 он буюу 25 жилийн өмнө батлагдсан ийм хуулиар дулаан цахилгаан гэдэг ийм хоёр том асуудлыг зохицуулдаг. Гэтэл өнөөдөр 2026 он буюу орчин үед олон шинэ харилцаанууд энэ одоо хоёр салбарт бий болжээ. Тэгэхээр 2001 оны хуулиуд энэ одоо орчин үеийн харилцааг үр дүнтэй зохицуулж чадахгүй байна. Тийм учраас цаашдаа бол эрчим хүчний салбар маань эрчим хүчний ерөнхий хууль за түүнийхээ доор цахилгаан хангамжийн тухай хууль, дулаан хангамжийн тухай хууль, хийн хангамжийн тухай хууль, сэргээктийн хууль, эрчим хүчний хөвнөлтийн хууль гэдэг ийм 5 хуультай болж одоо хууль эрх зүйн орчин нь шинжлэхдэх ёстой гэж ингэж үзэж байгаа. За тэгээд бид бүхний хувьд эхний ээлжинд бол дулаан хангамжийн тухай хуулийг эрчим хүчний хуулиас нь салгаад иж бүрэн байдлаар боловсрууллаа. За ингээд дулаан хангамжийн хуулийг бид бүхэн өнгөрсөн 5 сард боловсруулсан. Салбарын одоо нийт 800 гаруй хүмүүс одоо хилцүүлэг зохион байгуулаад 159 компаниуд руу албан бичгээр явуулж одоо санал аваад тэр саналынхаа дахиж одоо боловсруулаад сайжруулаад дахин хилцүүлэг хийж ингэж бүтэн жилийн туршид ийм салбарт нь одоо боловсруулж хансан буюу одоо саналыг авч боловсруулсан ийм хууль байгаа. За ингээд дулаан хангамжийн тухай хуулиар дулааны үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах гээд бүх үе шатны олон одоо харилцаануудыг бол хуулиар зохицуулдаг болж байгаа. Эрчим хүчний салбар маань бол маш ерөнхий эрчим хүчний тухай хууль гэсэн ийм товчхон хуультайгаас болоод өнөөдөр яаж юм гэхээр дулаан цахилгаан салбар маань нийтдээ 800 гаруй журмаар одоо харилцаагаа зохицуулж байна. Журмаар харилцаагаа зохицуулж байгаа салбарыг бол тогтворгүй зохицуулттай салбар, эрсдэлтэй салбар гэж үзээд хөрөнгө оруулалт одоо хийдгүн байна. Хоёрдугаарт нь энэ салбарт байгаа хэрэглэгчээс нь ахуулаад дамжуулах, түгээх, шүлжээ мөн одоо хөрөнгө оруулагчаас ахуулаад тасралтгүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг юм байна. За ийм учраас журмын тоог цөөлий аль болох одоо процессын зохицуулттай хууль эрх зүйн орчинтай болёо гэсэн энэ нь одоо маш чухал юм аа гэж харж байгаа. За тэгээд дулаан хангамжийн хуулиар бид нар олон харилцааг зохицуулж хамгийн одоо бас их чухал харилцаа бол одоо бол бид нар зөвхөн төвлөрсөн дулаан хангамжийн тухай ярьдаг. Энэ хуулийн дээр бид нар хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн систем гэж оруулж ирж байгаа. За хэсэгчилсэн гэдэг нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжгүй. Тухайлбал одоо ургах наран хороол байна. За бие даасан гэдэг нь болохоор та өөрийнхөө үйлдвэр зориулаад, өөрийнхөө гэр орон зориулаад дулаан хангамжийн одоо их усэл бариад, шугам шүлжээ бариад энэ хангаж байгаа тохиолдолд одоогийн хуулиараа яадгүй гэхээр тасралтгүй төр оролцдог. Та одоо техник дэсгийн үндэслэлээ батад, та одоо тусгай зөвшөөрөл ав. За таны одоо барилга байгууламж би хяналт тавина гэд төр оролцдог. Бидний одоо энэ боловсруулсан дулаан хангамжийн хууль дээр бол энэ хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системд төр өрөөсөө олцгой болёо. Ингэснээрээ бид тэр одоо дулаанаар хангаж чадахгүй байгаа олон мянган хэрэглэгчийг хувийн хвшлийнхэн тэр одоо дулаанаар нь хангаад явах ийм бүрэн бололцоо нээж өгч байгаа гэж ингэж үзэж байгаа. За түүнээс гадна та бүхэн мэднэ өнөөдөр бид нар дулааныг метр квадрат, метр кубээр одоо тооцдог. Та бүхэн магадгүй өвөл одоо ингээд бүтэн сараар, 2 сараар одоо хаалгаа гэрээ дүгжээд гадаад явж олно. Тэр болгонд ч таны дулааны мөнгө чинь гүйжээдэг. Яагаад гэвэл таны байшингийн метр квадратаар тооцоод мөнгө авдаг. Одоо тэгвэл цаашдаа бид бүхэн дулааныг тоолдог болёо. Үнэхээр тоолдог болж бид бүхэн та эрчим хүчээ дулаанаа хэмждэг болно, хяндаг болно. Одоо дулаанаа тохируулах гэхээр яаж юм гэхээр ерөөсөө порчко онгоолгоол асар үнэтэй одоо дулааны станц дээр үйлдвэрлэж байгаа цахилгааныг дулааныг бид бүхэн цонхоо онгоолгож тохируулж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө байж болохгүй. Цаашдаа хэдүүлээ дулааныг тоолдог болёо гэд гэх мэтлэнгээр олон одоо харилцааг бол зохицуулж байгаа. Ингэснээрээ бид нар энэ одоо эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг татах, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах маш одоо үн цэнтэй ийм одоо хууль болж байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ намрын чуулганаараа бид бүхэн энэ хуулийг амжилттай одоо батлуулж чадна гэж ингэж үзэж байгаа. Энэ бол улсын хурлын зүгээс эрчим хүчний салбарт оруулж байгаа үн цэнтэй хувь нэмраа гэж ингэж харж байгаа. Ингээд анхаарал хандуулсан баярлалаа.